Бид энэ удаагийн нэвтрүүлгээрээ орон нутгийн цагдаагийн газар буюу Төв аймгийн цагдаагийн газраас багц сурвалжлага бэлтгэлээ. Төв аймгийн цагдаагийн газар нь 2017 онд хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, шилдэг газраа шалгарч, цагдаагийн ерхий газраас автомашинаар шагнуулсан юм. Гэмтэргээс үржилэн сэргийлэх таслан зогсоох зорилгоор аймгийн удирдлагууд болон иргэдтэйгээ сайн дурын үндсэн дээр мэдээлэл солилцож, гэмтэргийг буруулахаар зорин ажиллаж байна. Төв аймаг нь 6 аймагтай залгаа оршдог хөл хөдөлгөөнтэй аймаг юм. Үүний хүрээнд хулгайлах төрлийн гэмт хэрэгээс үржилэн сэргийлж, замын шинэ постыг тохижуулж, иргэдийн автотээврийн хөдөлгөөнд хяналт тавьж байна. 2017 онд хулгайлах гэмт хэрэгийг бууруулах чиглэлээр дотооддоо хэд хэдэн ажил арга хэмжээ зохион байгуулсны үндсэн дээр уг гэмт хэрэгийг 33%-аар бууруулж ажилласан юм. За Төв аймаг өөрөө газар нутгийн хувьд онцлогтой. Яагаад гэвэл Улаанбаатар хотыг тойрон хүрээсэн 6 аймагтай хил залгаа, Улаанбаатар хотоос орж гарч байгаа бүх тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг болохоор жоохон ачаалттай байдаг. За Төв аймгийн хэмжээнд ямар төрлийн гэмтэрэг зохилд юм бэ гэхээр 4 төрлийн гэмтэрэг зохилог үлдэж байна. Нэгдүгээрт нь хулгайлах төрлийн гэмтэрэг, хоёрдугаарт нь хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмтэрэг, гуравдугаарт нь байгаль орчин, дөрөвдүгээрт нь эрүүл мэндийн эсрэг гэмтэрэг зохилог үлддэг. За бид бүхэн аймаг орон нутгийнхаа удирдлагатай хамтарч дээрх 4 төрлийн гэмтрийг бууруулах чиглэлээр 2017 онд тодорхой ажил арга хэмжээ зохион байгуулсан хүчинд бол 33 хүртэл зарим гэмтрийг буурсан байгаа. Тэгээд бид бүхний хамгийн их санаа зовоож асуудал бол хулгайлах төрлийн гэмтрэг байгаа. Үүн дотроо малын хулгаан гэмтрэг. За 2018 онд бид бүхэн малын хулгаан гэмтрийг бууруулах чиглэлээр тодорхой ажил арга хэмжээг зохион байгуулна. Эндээс аймаг орон нутгийнхаа удирдлагатай бас төлөвлөсөн ажил арга хэмжээнүүд бол нэлээд байгаа. Тэгээд энэ бүхнийг хэрэгжүүлж ажиллана. Төв аймгийн нутаг дэвсгэрийн хүрээнд хулгайлах төрлийн гэмт хэрэг нилээдгүй бүртгэгддэг бөгөөд тэр дундаа малын хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэг юм. Аймгийн салбар зөвлөлтөй хамтран хулгайлах гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр иргэдтэйгээ хамтран ажиллаж, хөршийн холбоо, хяналтын камерыг өргөжүүлж, сайн дурын урамшуулалт эргүүлийн алба хаагч нарын хамт ажиллаж байна. За ерөнхийдөөс томилгооны дагуу 13 цагаас 19 цагийн хооронд годомжлол олон нийтийн газар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Эргүүлийн чиглэл ерөнхийдөө төв 1-р төв хэсэгтэй. Дуудлага мэдээ бус тороо баг дээр дуудлага мэдээлэл гарвал тийшээгээ жижигрийн жолооч стага зөв хамт дуудлага мэдээлэлтэй явна. За эргүүлийн хугацаанд ер нь дийлэх зөрчил гэх юм бол годомжлол олон нийтийн газар архитын согтуурах, зөвшөөрлийн ус газар тамхи дадах, бусдаа хэрүүл маргаан үүсгэх зөрчил дийлэх илэрнэ. Цагдаагийн байгууллага үйл ажиллагаа бол ард түмэндээ бол сайн хурц ажиллаж байгаа л гэж ойлгож байгаа миний хувьд болохоор гэмт хэрэг зөрчлийн хувьд бол харьцангуй багассан гэж боддог ерөнхийдөө. Миний эргэн тойронд бол ерөнхийдөө одоо ингээд ажлын байран дээр ч гэсэн найс цааш явхад бол гэмт хэрэг багассан нь бол миний хувьд харагддаг. Сэрэмжлийн нэгдээ хуулиа мөрдий зэрэг арга хэмжээнүүдийг аймаг сум дундын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтөй хамтраад олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. Нутгийн удирдлагын зөвлөлөөс гэмт хэрэгийг бууруулах чиглэлээр төсөв батлаж, дэмжлэг үзүүлэн Төв аймгийн Сэргэлэн, Аргалант зэрэг сумуудад төр пост байршуулан ажиллаж байна. Тухайн аймгийнхаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалтан зээлдүүлэх газруудад одоо үзлэг шалгалт явуулсан. За үзлэг шалгалтыг 100 мөр цамд одоо 10 барьцаалтан зээлдүүлэх газруудад явуулж, за энэ газруудад одоо хугацаатай албан мэдүүлэлүүд өгсөн. За Монгол улсын стандарт ЭМН-с 5247 одоо 2017 шаардлагын дагуу үзлэг шалгалтыг хийгээд, за 10 барьцаалтан зээлдүүлэх газарт үзлэг шалгалт хийж, үүнээс одоо 8 газар нь одоо зөрчилтэй гарч энэ газруудад одоо хугацаатай албан мэдүүлэлүүд өгсөн байна. Төв аймгийн цагдаагийн байгууллагын мал хулгайлах гэмт хэрэгтээ тэмцэх төсвийн алба хаагчид малын хулгайг илрүүлэх чиглэлээр иргэдтэй мэдээлэл солилцож, камерын хяналт болон автотээврийн хэрэгслийг тогтмол шалгасны үр дүнд гэмт хэргийн халуун мөрөөр нийлрүүлэн шалгаж байна. Харин хооцож жоохон мөнгөнийрээ заахын бодлооны богино хурдхан ч мөнгө олох гэж яарсны төлөө бид хулгай хийсэн юм уу? Тэр үед бол хулгайсан болоо зүгээр хүнд амжуул ченж л үгүй гэсэн бодолтой байсан. Залуучтай хамт шийдвэр хулгай буруугаар юм их ер нь буруу юм ээ нөө. Ер нь ингээд хийс хэрэгтэй хүн болгож үлдээсэнтэй гимшт юм байна. Тэгээ ер нь тэгэхээр залуучтай хандаж дахиж бит хүн амьтан хулгай гэдэг хийж байгаа хүн амьтан байгуул хулгайгаа битгий гэрээ. Зөвөр амьдраж явал ер нь цаашдаа хөдөлмөрөөр боловч явсан мөн өөр ашиг зүгээр юунд хөрөх юм байна л гэж хэлэх юм. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд одоо улирлын чанартай гэдэг юм уу? Ийм байдал бол ерөнхийдөө ажиглахдаггүй байна. Сүүлийн жилүүдэд ер нь тогтмол
энэ төрлийн гэмтрийг үйлддэг, энэгээрээ одоо мөнгө олж амьдралаа залгуулдаг гэдэг юм уу, ийм байдлаар бүр зорилго болсон ийм бүлэг этгээдүүдээс одоо цаг улирал харгалзахгүйгээр энэ төрлийн гэмтрийг үйлдэх хандлага бол нэлээд ажиглагдж байгаа. Мөн тус цагдаагийн газар нь сэрэмжлийн нэгдийн арга хэмжээний хүрээнд өсвөр насны залуучуудын үйлцэн хулгайлах төрлийн 7 гэмт хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Сэрэмжлийн нэгдний аяны хүрээнд Төв аймгийн цагдаагийн газараас 7 гэмт хэргийг илрүүлсэн шалгаж байна. За дээрх 7 гэмт хэргийг хяналтын камерын тусламжаар илрүүлсэн. Одоо Төв аймгийн мөрдөн байцаатаас шалгагдж байна. За уг гэмт хэргийг шалгах явцад гэмт хэрэг үйлцэх этгээдүүд дандаа өсвөр насны хүүхдүүд байлаа. За өсвөр насны хүүхдүүд маань хэсэг бүлгээ бөөгнөрөөр нийлж одоо PC тоглоом тоглохын тулд мөнгөө яаж олох вэ? Хулгай хийх замаар олох ийм хэлбэр арга бохархан бодлоос болж ийм гэмт хэрэгт холбогдсон шалгагдаж байна. Аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагийн постыг 3 чиглэлд ажиллуулж байгаа юм. За Төв аймаг дахь цагдаагийн газрын зам цагдаагийн тасаг нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мөн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр за байнгын ажиллагаатай 24 цагийн ажиллагаатай пост үндсэн пост маань 3 талд ажиллаж байна. Дээрээс нь 5 цагт ингээд нэмэгдлэр ажиллаж байна. За сар шинэ аюулгүй нэгдсэн арга хэмжээний хүрээнд за осол хэрэгээс урьдчилан сэргийлэхээс гадна мөн хулгайн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр манайх бас дагнан бас хамтарч бусад албатуудаа ингээд хамтран ажиллаж байгаа. Мөн хулгайлах гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох чиглэлээр олон төрлийн ажлыг зохион байгуулж, оврогтой тээврийн хэрэгсэл болон орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа сэжиг бүхийг тээврийн хэрэгслийг саатуулан шалгаж ажиллаж байна.